Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдрийн хичээлээ эхлүүлье. За өнөөдрийн хичээлийн сэдэв бол эрдэм шинжилгээний найруулгын онцлог. За монгол хэлд дөрвөн найруулгын төрөл байдаг. За альбан бичгийн, уран зохиолын, сонин нийтлэлийн, эрдэм шинжилгээний. За эдгээрийн дотроос бид эрдэм шинжилгээний найруулгыг энэ удаагийн хичээлээрээ гүнзгийрүүлэн судалнаа. За эрдэм шинжилгээний найруулгад бол эрх зүйлэмжийн хэв маяг дамгаалдаг, за батлах ба өгөөсгөх өгүүлбэр зохилдог ийм найруулгын төрөл байгаа. За шинжлэх ухааны салбарт үйлчилдэг, танин мэдхүйн шинжтэй, за хүнд мэдлэг олгоход зориулагдсан хүний мэдлэгийг дамжуулах гол үүрэг бүхий найруулгын төрлийг эрдэм шинжилгээний найруулга гэнэ. За ямар үндсэн шинж байдаг вэ гэвэл за аль бие усны шинжтэй загварт найруулгатай, завцар шалтгааны нарийн дэс дараалалтай, баталгаа нотолгойтой тоо баримт тооцоо судалгаатай эдгээр нь үнэн зөв байна. За ишлэл зөвлөлт, бүдүүвч, томьёо, тэмдэг, жишг зураг хэрэглэнэ. За оюун дүгнэлт хийсэн байна. За дүгнэлтэд нь хийсвэрлэл, ерөнхийлөл байна. За тэгээд товч тодорхой, оновчтой байна. За эрдэм шинжилгээний найруулга нь дараах онцлогуудтай. За уншигчдад байгаль ертөнц, нийгэм, хүний тухай юм сүзэглийн учир шалтгаан, хууль зүйн тогтол, за мөн чанар, дотоод холбоог нээж тайлбарлах үүрэгтэй. За уншигчдын мэдлэгийн хүрээг тэлж боловсролыг ахиулах, танин мэдүүлэх утга агуулгатай. Шинжлэх ухааны ойлголт, мэдлэгийг мэдээлэх, нөлөөлөх, итгүүлэх зорилготой. За шинжлэх ухааны зохиолд хэрэглэгдэх үгс бусад төрөлд багтдаг үгийн тоогоор харьцангуй цөөн, бас нарийн мэргэжлийн үг хэллэг, нэр томьёо, түгээмэл хэрэглэгддэг байна. За нэр томьёо нь голдуу нэрээр бүтсэн дам ба нийлмэл үгээс мөн өгүүлбэрээс бүтнэ. За хэл найруулга хүүрнэх аястай, олон гишүүн тэнгийн өгүүлбэр голлдог ба эзэн биегийн өгүүлбэр нэлээд хэрэглэгдэнэ. За өгүүлбэрийн зэрэгцэн гишүүд оруулсан үг элбэг өгүүлбэрийн гишүүдийн тогтсон дэс дараа болон догол мөрийн үүрэг их байдаг. За эрдэм шинжилгээний найруулгад илтгэл, өгүүлэл, шүүмж, сурах хүчиг, гарын авлага, хөтөлбөр, зөвлөмж, заавар, нэвтрхий тойл, сэтгүүл, эмхтгэл авлах, өгүүлэл, эрдмийн зэрэг, горилсон зохиол, реферат зэрэг ийм төрөл зүйлүүд байдаг бол за эрдэм шинжилгээний хэл найруулгад бол эрдэм шинжилгээний их, эрдэм шинжилгээний хялбаршуулсан их зэрэг байна. За хэв маягийн хувьд бол тоочмж, тайлбарламж, эрх зүйлийн шинжтэй байдаг. За үгийн сангийн онцлогийг гүнзгийрүүлээд үзвэл шинжлэх ухааны зохиол хэрэглэгдэх үгс бусад төрөлд багтдаг үгийн тоогоор харьцангуй цөөн, бас нарийн мэргэжлийн үг хэллэг, нэр томьёо, түгээмэл хэрэглэгддэг. За нэр томьёо нь голцоо нэрээр бүтсэн дам ба нийлмэл үгээс мөн өгүүлбэрээс бүтнэ. Үгийн хэрэглэгдэх давтамж их, гадаад үгийг их хэрэглэнэ. За тэгээд шинжлэх ухааны зохиолд хэрэглэсэн зарим содон оновчтой өгүүлбэр хэвшмэл хэллэг мэт хэрэглэгдэх нь бий. За эрдэм шинжилгээний хэл найруулгад уран сайхны үг, этгээд бүдүүлэг үг, хар ярианы үг төдийлөн ордоггүй. За аялга үг, хоёрдмол салаа утгатай үгийг хэрэглэдэггүй. Хийсвэр утгатай үг болон тоо баримт нэлээд хэрэглэгдэнэ. За тэгээд нэлээд сайн жишээн дээр буюу жишээг нь уншихыг хүсвэл та бүхэн бичлэгээ зогсоогоод онцлог бүрийн хойно оруулсан жишээг ажиглаарай. За одоо хэлзүүн онцлог ямар байна вэ? Эрдэм шинжилгээний зохиолын найруулгад нэр үг, тэмдэг нэр, үйл үг их хэрэглэдэг. За шинжлэх ухааны зохиолд үйл үгийг голдуу одоо цагийн хэлбэрээр нэгдүгээр биеийн төлөөний үгийг олон тоогоор бичиж хэвшжээ. За эрдэм шинжилгээний зохиолын хэл найруулгад хүүрнэх аястай, олон гишүүн тэнгийн өгүүлбэр голлдог, эзэн биегийн өгүүлбэр нэлээд хэрэглэгдэнэ. За өгүүлбэрийн зэрэгцэн гишүүд оруулсан үг элбэг, шинжлэх ухааны найруулгад өгүүлбэрийн гишүүдийн тогтсон дэс дараа болон догол мөрийн үүрэг их байдаг. Тухайлбал нэг догол мөрт багтсан өгүүлбэрүүд нэгэн томоохон санааг гаргаж байна гэсэн үг юм. Энэ мэтээр эрдэм шинжилгээний найруулгад өгүүлбэр зүүн бусад олон онцлог бий.
Өнөөдрийн хичээлдээ анхаарлаа хандуулсанд баярлалаа. Дараагийн хичээлээр иргэн уулзцгаая.